За оюун орол гишүүн Гарамгаа дарга хоёрын ярианаас бас энэ ташрамд бас нэг зүйлийг хэлчихье гэж бодож байна. Тэгэд олон жилийн зайсанд амьдарч байгаа иргэдийн асуудал дүүргийн засаг дарга иргэдэд газрын зөвшөөрөл олгоод тэгээд тэр нь хэрэгжихгүй ингээд салбар хариуцсан яам нь тодорхой арга хэмжээ авахгүй удаашралтай байсан энэ асуудлыг бас оюун хорол сайд гардан зохион байгуулж гэрчлэгээжүүлж тийм ээ иргэдэд бас тэр газрынх нь эрхийг олгосон энэ асуудал бол үнэхээр сайшаалтай бас баяр хүргүүштэй ийм асуудал болсон. Энэ Twitter, Facebook одоо энэ хөл мэдээллийн хэрэгслээр бас яваад байгаа шүү. Тэгээ бас бид нь хийж байгаа нэг сайн хийж байгаа зүйлээ бас сайшааж урам зориг өгж байгаа ёстой гэж миний хувьд бодож байна. За цогтоотор сайдаас нэг хэд хэдэн асуулт асуугаах юм. За алслагдсан гэр хорооллын асуудлыг яаж зохицуулах вэ нөгөө одоо хот дахин төлөвлөх тухай хуулиараа бол явж л байгаа. Гэхдээ хэдийн эрийн хугацаанд ер нь энэ асуудал шийдэгдэх бол гэж бодож байна. Төлөвлөж байгаа вэ? Тэр уулан дээр амьдарч байгаа өрхийн асуудал тэр болгонд тэр уулан дээр бид нэр мэдээж орон сууцчлуулна гэдэг асуудал байхгүй. Хашаагаа дараад ингээд түргэний тэрэг галын машин явах боломжгүй болсон. Аслагдсан гэр хорооллын асуудал үнэхээр хүндрэлтэй байна шүү. Тэр дэд бүтц явсан тэр инженерийн шугам шүглжээнд холбогдсон газруудад бол орон сууцчлуулах асуудал явж байгаа. Яг үнэхээр тэр гэр байш уулан дээр байгаа тэр хашаад амьдарч байгаа айлын байрыг хэдэн төгрөөр худалдаж авах энэ тодорхой хэмжээнд орон сууцчлуулах тэр хөтөлбөрт үнэндээ хамрагдаж чадахгүй юм зүйлүүд ажиглагдж байгаа учраас энийг яаж шийдэх гэж байна гэдэг асуудал байна. Хугацааг нь та нэг тодорхой хэлж өгөөч гэж. За хоёрдугаар энэ ахмадын орон сууцны асуудлаа яаж шийдэж байгаа вэ? Ахмадын орон сууцны тэр нөхцөл шаардлага үнэндээ хүндрэлтэй байна. Хөдөө орон нутгаас хэд хэдэн малаа бараад ороод ирсэн. Энд айлын хашаанд амьдарч байгаа тэр иргэдэд үнэхээр нөхцөл шаардлага нь хүндрэлтэй байгаа учраас тэр ахмадын орон сууцанд хамрагдаж чадахгүй. За дээр нь тэр үр хүүхэд нь юм уу, үр хүүхдийнхээ орон сууцанд амьдарч байсан хашаа байшинд ямар нэгэн тодорхой төр юугаар тэр нэг орон сууцны нэр дээр тэр гэрчлэгийн дээр нэр нь орцсон тохиолдолд орон сууцанд орох тэр асуудал бас байхгүй. Энийг яаж шийдэх вэ? Үнэхээр тэр зорилтод бүлэгдээд чиглэж байгаа юм бол үнэхээр тэр айлын хашаанд амьдарч байгаа малаа бараад ороод ирсэн тэр хүмүүстэй нэг орон сууцчлуулах асуудлыг шийдэж өгч болдгоо мó гэдэг нэг асуудал байна. За энэ асуудалтай холбогдуулаад тэр таны бас хийж байгаа зүйл бол бас 10%-ийг тэгээ шууд эргэд одоо банкны орон сууцчлуулах тэр хөтөлбөрт 30% төлөөд бөөнөр 30